гэдэг би Герман хэлтэй апперийн оролцогч байна. Өмнө жил яг 10 жил төгсөөд тэгээд gap year аваад шинэ хэл судлаа. Тэгээд Германтай юм танилцъя гэж бодоод Герман хэлээс танилцаад ер нь орчинтой байгаад үзэх юм бол Германд ер нь энийгээ дуусгаад суралцах тал руу хандуулах ямар байх юм болоо гэж бодоод юм сохж ирсэн. Өөрөө англи солонгос хэлтэй тэгээд солонгос хэлээ бас их татчихсан юм аа. Тэгээд ер нь сонирхолтой болоод англиэрээ Америк руу явах чинь жоохон нийгмийн талтай. Тэгээд ер нь Европ руу чиглэе гэж бодсон чинь жоохон хэцүү, санхүү амир өндөр тийм үлээ. Тэгэл за тийм gap авъя гэл энэ хөтөлбөрийг сох. Давуу тал нь гэх юм бол би gap авч байгаа шүү дээ. Мэдлэг харах сонгоогүй. Гэтэ хэллээ дагнасан мэдлэгтэй байна гэж боддог байхгүй. Тэгээд ер нь багш болох уу, тийм орчуулагч болох уу, тэгээд ер нь бол юм бацаа тэгээд нэг жил хүүхдэд ярьж байгаа тэгээд бас бол өөрчлөлттэй гэдэг ч юм уу тийм. Скол шууд багшаа болёо гэж сонссон магадгүй. Тэгээд ер нь 4-7 хоногийн баг амлалтай тэр хугацаанд ер нь их зарим орнуудаа аялаа. Ер нь надад их амралт болж юм гэж бодсон болохоор ер нь аппер төлбөрийг сонссон.